Дерек Принц Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 6 дугаар бүлэг. Бурхны үгийн ялагч өр нөлөө. Нүглийг ялах ялалт. Хуучин гэрээнд магтаалч Давид шиг Бурхны үгийн эрх мэдэл, хүчийг тод харсан хүн үгийг би өмнө хэлсэн. Сатаныг болоод нүглийг ялах ялалт хэмээх энэхүү сэдвийнхэн оршил болгон Давидын үгийг дахин нэг харъя. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг тань зүрхэндээ би хадгалав. Дуулал 119:11. Хадгалав. Нов хэмээн хөрвүүлсэн еврей үг нь нарийнда эрдэнэс мэд хураах гэсэн утгатай юм. Энэ нь Давид Бурхны үгийг нүднээс далд аваачаад дарчихсан гэсэн утгатай бос. Харин хэрэгцээ цагт шууд гаргаж ирээд хэрэгжилж чадахгүй. Хамгийн нарийн нандин үнэтэй сайтай юмсаа өнгөлөн хадгалдаг. Баталгаад сан хөмөрхтөө хураасан гэсэн үг. Дуулал 17-гийн 4-дээр магтаалч Давид мөн л Бурхны үгийн хүчийг сахих талаар өгүүлрэн. Хүний үйлсийн тухайд таны уруулын үгийн дагуу би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан. Энэ үг бидэнд хүний хэрэг явдалд буюу хүний зан үйл ажиллагаа, олон нийтийн харилцаанд хэрхэн оролцох чиглүүлэг өгчээ. Зарим үйл ажиллагаа нь Бурханд тааламжтай, эрүүл саруул аюулгүй байдаг бол зарим нь хөнөөгчийн далд орхийг агуулсан, сэтгэлд хөнөөлтэй байдаг. Хөнөөгч гэдэг нь диаволыг нэрлэх бичээсийн олон нэрсийн нэг юм. Бид эрүүл саруул аюулгүй зүйлс болоод сүнсэнд халтай зүйлсийг яаж ялгах вэ? Хариулт нь Бурхны үгийг хэрэгжүүлснээр. Христэд итгэгч хүн бүжгэлж болох уу? Тамхи татаж болох уу? Мөрийдө тоглож болох уу гэж хүмүүсийг асуудаг. Иймэрхүү асуултын хариуг нийгмийн үйлдэл, чуулганы уламжлалаар бос гагцхүү Бурхны үгийн хэрэгжилтээр л шийдэх ёстой. Жишээлбэл нэг удаа надаас багш болохоор суралцаж байгаа Христэд итгэдэг хэдэн Африк оюутан охин сургуулийнхаа бүжгийн цэнгүнд оролцож болох хэсэг талаар асуусан юм. Би тэдэнд хувийнхаа үзэл бодлыг юм уу, илгээлтийн зөвлөлийн дүрм журмыг тулгалгүй, харин тэднээс надтай хамт Библийн 2 хэсгийг гаргахыг хүссэн юм. Иймээс та нар идэж уухтаа эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. 1-р Коринт 10:31. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөн бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийхтэн. Колоссе 3:17. Христэд итгэдэг хүмүүс бид бичээсийн энэ 2 их зарчмаар л үйлс бүрээ шийдэж чиглүүлэх учиртай юм. 1-дүгээрт бид үйлс бүрээ Бурхныг алдаршуулахын төлөө хийх ёстой. 2-дүгээрт бид үйлс бүрээ эзэн Есүсийн нэрээр түүгээр Бурханд талархал өргөж үйлдэх ёстой. Тэгэхээр Бурхныг алдаршуулахын төлөө эзэн Есүсийн нэрээр үйлдэгдэж буй бүхэн нь сайн бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх бол Бурхныг алдаршуулахгүй, эзэн Есүсийн нэрээр үйлдэгдээгүй бүхэн нь буруу бөгөөд халттай юм. Тэгээд би тэдний асуултад яг энэ зарчмыг баримтлан хариулав. Та нар бүжгээрээ Бурхныг алдаршуулж байгаа бол, бүжиглэж байхдаа эзэн Есүсийн нэрээр Бурханд талархаж чадаж байгаа бол зовлтгүй бүжгэл. Харин ийм нөхцлөөр бүжиглэж чадахгүй байгаа бол бүжиглээд дэмий. Би тэр эмэгтэйчүүдэд бичээсийн үндсэн зарчмыг зааж өгөх л үүрэгтэй байв. Харин үүний дараа тэр үндсэн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх хэсэг нь тэдний үүрэг хариуцлага байлаа. Хуучин гэрээний Давидтай адил шинэ гэрээний Христэд итгэдэг хүмүүс ч Бурхны үгийг хэрэгжүүлснээр хөнөөгчөөс хамгаалагдаж болох нэгэн арга ухааныг анагаахын шинжлэх ухааны судалгаа олж тогтоосон байдаг. Христийн цусаар дамжин сатаны ноёрхлоос аврагдсан Христэд итгэдэг хүний бие нь ариун сүнсний орших сүм учраас ариун бөгөөд цэвэр сахигдах учиртайг бичээс маш энгийнээр заадаг. Тухайлбал Паул ингэж хэлсэн. Та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. 1-р Коринт 3:16-17. Та нарын бие бол Бурханаас та нарт буй доторч нь байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдийнх бус гэдгээ мэддэггүй юм уу? Та нарыг үнтэйгээр худалдан авсан тул биеэрээ Бурхныг алдаршуул. 1-р Коринт 6:19-20. Бурхны хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл та нар садар самууныг цээрлэж хүмбэр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн биеэ хэрхэн хянахаа мэд. 1-р Тесалоник 4:3-4. Христэд итгэдэг олон хүн эдгээр ишлэлдэр үндэслэн бүх төрлийн тамхинаас татгалздаг. Үннийг хэлэхэд саягныг болтол үл итгэгч хүмүүс Христэд итгэгч хүмүүсийн тамхинаас татгалзах үйлдэлийг улирсан мунхаг туйлшрал гэдэг байлаа. Гэтэл тамхи нь уушигны хор тавдар үүсгэх шууд хүчин зүйл болдгийг орчин цагийн анагаахын судалгаа баттай тогтоосон юм. Үүнийг Америкийн болоод Британий эмчнэр баталсан. Энэ жилэл гэхэд Америкт 146 мянган хүн
уушигны хорт хавдраар нас барахыг Америкийн хавдрын нийгэмлэгээс мэдэгджээ. Үүгээр барахгүй уушигны хорт хавдар нь хүнийг маш удаан тамалж өхүүлдгийг анагаахын шинжлэх ухааны туршилт судалгаа бас баталдаг. Энэ бол үнэн баримт. Тиймээс Христэд итгэдэг хүмүүсийн тамхинаас татгалзах явдлыг тэнэглэл, туйлшралд тооцож хэрхэвч болохгүй. Хэн нэгэн тэнэг бол тэр нь Христэд итгэгч нар бус. Харин тамхи татах дур тачаалынхаа төлөө уушигны хавдраар өвчлүүлж, үлэмж тарчлах үхэлд хүргэж болзошгүй юмд хамаг мөнгө өргөж хүмүүс л тэнэг юм. Гэхдээ энэ тачаалын золиос болсон хүмүүсийг тэнэг гэхийн сацуу мөнгөний төлөө бүх төрлийн арга чарга, суртал ухуулга хэрэглэн өөртөөгөө адил хүнийг энхүү дордуулан мөхөөгч зуршлаар өргөслөн хүлж байгаа хүмүүс бүрч ёрын муухай болохыг бас хэлэх хэрэгтэй. Ухаан мэдрэлийн алдтал архиудаг хүмүүсийн тухайд ч ялгаагүй. Үе үеийн үнэнч Христэд итгэгч хүмүүс архины талаарх Библийн сэрэмжлүүлэг үгдээр тулан энэ төрлийн тачаалыг цээрлсээр ирсэн билээ. Архины хэмжээ хязгааргүй хэрэглэн сэтгцэн болоод биеийн олон төрлийн согог өвчнөд хүрэхээс гадна орчин цагт зам тээврийн ослын хамгийн том шалтгаан болж байгаа нь хөдлөшгүй баримт үлээ. Түүнчлэн 1980-аад онд үүссэн шин цагийн гамшиг болох доох өвчин байна. Ёс бус явдлаас бие хамгаалж моногами амьдралаар амьдардаг Христэд итгэгч хүмүүс нь өөрийгөө болоод үр хүүхдээ энэ аимшигт өвчний аюулаас сэргийлдэг. Гэтэл нөгөө талаас зүгээр л нэгэн төрлийн бэлгийн чиг хандлага гэгдэх болсон гомосекс явдал нь үнэн дээр нэгэн төрлийн үхлийн чиг хандлага болох нь батлагдаад байна. Эдгээр муу ёрын юмсаас өөрийгөө хамгаалсан Христэд итгэдэг хүмүүс нь Давидын хэлсэн дараах үгсээр эзэнд талархаж чадна. Хүний үйлсийн тухайд таны уруулын үгийн дагуу би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан. Дуулал 17-4. Сатаныг ялах ялалт. Ийм аргаар хэрэгжүүлсэн Бурхны үг нь нүглийг төдийгүй. Сатаныг өөрийг нь дарагч Тэнгэрийн тосолгоод зэвсэг болно. Илч Паул. Авралын дуулгыг болон сүнсний сэлэн буюу Бурхны үгийг ав хэмээн тушаасан. Эфес 6:17. Үүнчлэн Бурхны үг нь Христэд итгэдэг хүмүүсийн тулааны амин зэвсэг болдог. Эфес 6 дугаар бүлэг дээр Христэд итгэдэг хүмүүсийн бүрэн хуйг дуулга зэр зэвсгийг тоочжээ. Бүс, цээжвч, гутал, хуйг, дуулга. Эдгээр нь бүгд хамгаалах зэвсэг болно. Тэгвэл давших ганц зэвсэг байдаг нь сүнсний үг буюу Бурхны үг болоо. Бурхны үгийг нэгт нэгэнгүй мэддэггүй. Хэрэглэх арга ухаанаач олдоггүй Христэд итгэгч нь сатаныг болоод харанхуйн хүчийг давтлан зайлуулах зэвсэггүй гар нүцгэн хүн ажээ. Тиймээс л Христийн чуулганыг мэндэлсэн цагаас өдгөө хүртэл сатан Христэд итгэгч хүмүүсээр Бурхны үгийн хүч, эрх мэдэл, мөн чанарыг үл ойшоолгохын төлөө чадах бүхнээ хийсээр иржээ. Бурхны үгийг яаж зэвсэг болгохыг бид эзэн Есүс Христээс л хамгийн сайн сурна. Сатан Есүсийг 3 том сорилоор сорьсон ч Есүс сатаны сорил бүрийг Бурхны бичмэл үг болох ил дээр тулж нам дарсан. Луг 4:1-13-ыг үзнэ. Есүс сорил бүрт шууд бичээсээс ишлээд химэн бичигдсэн бүлгээ гэж хариулжээ. Сатаны сорилд орохоос өмнөх болоод сатаны сорилыг ялсны дараах Христийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг Луг тун чадамгай дүрсэлдэг. Луг 4:1 дээр эхлээд Есүс ариун сүнсээр дүүрч Йорданоос буцаж цүлд сүнсээр хөтлөгдөн гэсэн бол Луг 4:14 дээр сорилын төгсгөлд Есүс сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв гэсэн байна. Сатантай нүүр тулахаасаа өмнө Есүс ариун сүнсээр дүүрэн байжээ. Гэтэл Бурхны үгийн ил дээр сатаныг ялсныхаа дараа Есүс Бурханаас даалгасан үйлчлэлээ сүнсний хүч дотор эхлүүлэх чадaltaй болжээ. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байх, ариун сүнсний хүч дотор үйлчлэх нь ийм том ялгаатай байх нь. Есүс ариун сүнсний хүчтэй үйлчлэлд хөл тавихт нь саад хийх гэсэн сатаны ажлыг Бурхны үгээр ялсныхаа дараа л сүнсний хүчээр хуйглагджээ. Эндээс Христэд итгэдэг хүмүүс нэг сургамж авах ёстой. Бичээсийн номёсоор ариун сүнсээр дүүрсэн атлаа. Цаашдаа Бурханд сүнсний хүч дотор үйлчлдэггүй Христэд итгэдэг хүн олон бий. Тэд Христийн үлгэр загварыг дагддаг. Тэд үйлчлэлийнхээ төлөө Бурхны ариун сүнсээр дүүрэн байж, сатаныг ялж, түүний довтолгоог Бурхны үгээр няцаан дарж сураагүй ажээ. Тэгэхээр ариун сүнсээр дөнгөж дүүрсэн хүн шиг Бурхны үгэд нэн даруй шамдан суралцах шаардлагатай хүн байхгүй гэхэд буруудахгүй. Харамсалтай нь тэд ариун сүнсээр дүүрчихсэн байхад Бурхны үгийг сурч хэрэгжүүлээд байх онцгийн шаардлагагүй гэж үзэх нь олонтаа. Гэтэл амьдрал дээр үүний эсрэг нь үнэн болж таардаг. Тухайлбал цэрэг хүний элдийг юуж орлохгүй. Тэрбээр өвч бүрэн хуйгалсан байлаач элдгүү бол амь эрсдэх аюултай. Тэгвэл Христэд итгэдэг хүний хувьд ч ялгаагүй юм.
Христэд итгэдэг хүн тал бүрээрээ иж бүрэн боловсрсон байлаач түүнд Бурхны үг байхгүй бол тэрээр өөхөх эрсдэлтэй байна. Учир нь Бурхны үгийг ямар ч идтэй сүнслэг зэвсэг, шидтэй сүнслэг үйлс орлохгүй. Элч нарын үеийн буюу анхны Христэд итгэдэг хүмүүс голдуу эрдэн боловсралгүй игэл хүмүүс байсан. Эзэнд итгэх итгэлээс нь болж жадлан эсэргүүцэх сүнслэг дайнд тэд чухам Бурхны үгээр л тулалддаг байжээ. Жишээлбэл Илч Иохан нас дээр гарсан хойноо өөрийнх нь үгдээр бойдсон итгэгч залууст нялхсаа. Та нар эцгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүдээ эхнээсээ байсаар байгаа түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуусаа та нар хүчтэй. Бурхны үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн хэмээн үзгэлсэн байдаг. 1-р Иохан 2:14. Иохан тэдгээр залуусын тухайд 3 зүйлийг мэдэгджээ. 1-д тэд хүчтэй. 2-д тэдний дотор Бурхны үг буй. 3-д тэд муу нэгнийг сатаныг дийлсэн. 2 дахь мэдэгдэл нь өмнөх болоод дараах мэдэгдэлтэйгээ холбоотой болно. Яагаад гэвэл учиг шалтгаан нь үр нөлөөтэйгээ холбоотой байдаг. Тэдгээр Христэд итгэдэг залуусын дотор Бурхны үг байгаа учраас л тэд сатаныг ялахгүй хүчрхэг байжээ. Дотор нь буй Бурхны үг л тэднийг сүнсээр тийм хүчрхэг болгожээ. Өөрөөсөө манай чуулганы итгэгч залуусын хідэн хүчрхэг байж диаволыг ялсан бэ гэж асуув. Ийм сүнслэг хүч ялалтыг харуулчих итгэгч цөөхөн байвал шалтгаан нь тодорхой юм. Тэдэнд ийм үр нөлөө бүтээх учиг шалтгаан байхгүй ажээ. Ийм хүч ялалтын цорын ганц их үүсвэр нь Бурхны үгийн нэгт мэдлэг юм. Бурхны үгд нэвт суралцаагүй итгэгч залуус хүчтэй байж нөхцөл байдлаа ялж хизээж чадахгүй. Бид өнөөдөр залуусын сүнслэг хүчин чадлыг дутуу үнэлж, нялхас шиг бөмбөрүүлснээр тун аюултай орчинг бүрэлдүүлжээ. Тэр бүхэл Бурхан залууст зориулж насанд хүрэгчдээс хавьгүй хөнгөн шаардлага, доор жишгтэй тусгай итгэлийг бүтээж өгсөн мэт ханддаг. Гэтэл залуунаас ямар байдгийг Соломон гашуунаар илчилсэн буюу. Учир нь хүүхэд нас эрч хүч гэдэг чинь зуурдын юм. Номлогч Юкс 11:10. Өөрөөр хэлбэл залуу насны төрхөн зуурын гадаад үзэмж бөгөөд төдөлгүй тэд хүмүүрт хамаатай хувиршгүй сүнслэг бодит үнэнд гүйцэгдэнэ. Уильям Бутийн охин Кэтрин Бут Клибборн сэтгэлд хүйс байхгүй хэмэхтэй уул шугамда дээрх санааг л хэлжээ. Христэд итгэх итгэлийн суурь болсон гүн бат хувиршгүй сүнслэг чанар нь нас хүйс харгалзалгүй бүгдэд хамаатай. Христэд итгэх итгэл нь гэмшил, итгэл, дуулууртай зан, өөрийгөө золих, бүрэн үнэнч зориулалт тэргүүтэй чанар дээр суурилдаг. Эдгээр чанар нь эрчүүд эмэгтэйчүүд, хөвгүүд огтд бүгдд нь хамаатай. Энэ шаардлага дээр дөрөөлөн зарим хүн Христэд итгэдэг залуусыг Библийн сургуулиар дамжуулж л Библийн эрдэмд нэвтрүүлнэ гэсэн санал дэвшүүлдэг. Гэхдээ энэ саналыг 2 чанараар л хүлээн зөвшөөрөх боломжтой. Нэгдүгээрт өнөөдөр Евангелийн чиглэлийн болоод бүрэн сайн мэдээний Библийн сургуулиуд ч жинхэнэ Библиэд улам бага, дэлхийн эрдэмтэд улам их анхаарах болсныг анхааралд авах ёстой. Паул Колосайчуудад хэн нэгэн та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхэллэр олзлох үе хэмээн сэрэмжлэхтүн хэмээн анхааруулжээ. Колосай 2:8. Бас Тимото, чамд хариуцуулсныг хамгаал. Дими хоосон үг ярианаас хийгээд мэдлэг гэж хурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төрсөн. Нэгүүлсэл та нарт байх болтугай гэж загчээ. Тимот 6:20-21. Тиймээс өнөөгийн бид ч энэ сэрэмжлүүлгийг давтах хэрэгтэй. Өнөөдөр Библийн сургуульд үргэсэн залуу хүн Библийн сургаалаа хагас угас мэддэг. Сурсан эрдмээ амьдрал дээр яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй явах боломжтой. 2-дугаарт Библийн сургууль хичнээн мундаг сургадаг байлаа гэд нутгийн чуулганы пасторууд чуулганыхаа гишүүдийг Бурхны үгд системтэй тогтмол сургах үүргээ хөсөрдүүлж болохгүй. Нутгийн чуулган нь бичээс дээрх шинэ гэрээний бүрэн төлөвлөгөөний төв мөн бөгөөд нутгийн чуулганы үйл ажлыг ямар ч байгууллага бүтэц орлохгүй. Шинэ гэрээний элч нар бичээсийн зааврыг ямар нэгэн байгууллагад бас гагцхүү нутгийн чуулганд өгсөн юм шүү. Тэд ч өөрөг даалгавраа өнөөгийн биднээс хол илүү гүйцэтгсэн билээ. Библийн сургууль тэргүүтэй байгууллага бүтцэн нутгийн чуулган дотор заадаг сургаалыг дэмжих байдлаар хувь нэмрээ оруулж байх ёстой болохоос биш. Хизээч нутгийн чуулганы байр суурийг эзлэхгүй. Өнөөдөр чуулган бас нэг шинэ байгууллага, хөтөлбөр, үйл ажиллаар дутаагүй. Өнөөдөр чуулган Бурхны үгийн үнэн дээр суурилсан тогтмол нарийн чанд бодит заавраар дутаж энэ зааврыг итгэлийнхээ амьдралын тал бүр дээр хэрэгжүүлэх ухаанаар л гачигдж байна.
Тиймээс үүнийг л зааж өг. Ингэж байж л Христийн чуулган бүхлээрээ хүчирхэгжин үндийж, Христийн нэрээр Голготын ялалтыг хэрэгжүүлэн эзэнтнийхээ тушаалыг гүйцэтгэнэ. Энэ нь ч дэлхийн төгсгөл дээрх ялгуулсан чуулганы талаарх илчиллийн номын дүр зурагтай авцалддаг. Тэд түүнийг хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд өхөн үхтлээ амиа хайрлаагүй юм. Илчлэл 12:11. Энд илчилсэн ялалтанд цус, үг бидний гэрчлэл гэсэн гурван бүтцээс тогтож байна. Цус нь загалмай дээр гүйцэлдүүлсэн Христийн үйлсийн бөгөөд энэ үйлсийн ачаар бидэнд хүртээгдсэн ёроол, хүч, ялалтын тэмдэг хийгээд тамгуулаа. Христийн цус бидэнд чухам юу хүртээснийг үгэл мэдүүлдэг. Эцэст нь бид цусыг илчилсэн үгийг гэрчилснээр сатаныг сөнөөсөн Христийн ялалтыг амьдралдаа бодитоор авчирдаг. Бид сатаныг ялсан энэ тэнгэрлэг хөтөлбөрийг судлахдаа уг хөтөлбөрийн төв нь үг болохыг дахин харлаа. Бид үгийг зүй ёсоор мэдэхгүй бол Христийн цусны гавья, хүчийг жинхнээсээ ойлгохгүй бөгөөд жинхнээсээ ойлгоогүй учраас Христэд итгэх итгэлээч эрх мэдэлтэй итгэл дүүрэн гэрчилж чадахгүй. Бурхан өөрийнхөө хүмүүст зориулсан хөтөлбөрөө тэр аяар нь үгийн мэдлэг, үгийн хэрэгжилт гэсэн хоёр зүйл дээр л өрнүүлдэг. Үгийг мэдэхгүй, хэрэгжүүлдэггүй чуулган яг л Хосеагийн үеийн Израиль шиг болно. Тэр үед эзэн Израильд ийн айлджээ. Ард түмэн минь мэдлэг дутснаас болж устгагдсан. Чи мэдлэгээс татгалцсан учраас би ч чамайг тахилч минь байхаас татгалзна. Чи бурхныхаа хуулийг мартсан болохоор би ч бас хүүхдүүдийг чинь мартах болно. Хосеа 4:6. Бурхны үгийн мэдлэгийг эсэргүүцдэг чуулганыг Бурхан өөрийн биеэр эсэргүүцэх бөгөөд эцэстээ тэр чуулган Бурхны хамгийн том атаатан болох диаволын гарт мөхөн. Та Дерек Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 6 дугаар бүлгийг сонслоо.